Завсралгааны цаг. Ханз гэдгийг бол хэдүүлээ нэг юм дүрс үсэг гэдгийг бол мэдээд байгаа тий. За газар тариалан болохоор за нэг иймэрхүү харагдан тийм ээ. Тэгэнгүүт энийг манай нөхдүүд болохоор яг тэгшгэн хуваагаад идэв учраас иймэрхүүдөө зурж агаад одоо бид нарын үздэг ийм ханз болж байгаа гэсэн үг. Тариан талбай гэсэн үг хана шүү энэ. Тиен гэж уншдаг. Тиен архан багс тий. Тиен. За тэгвэл энэний ялгаагүй яг тэр дээдлэлт нь байгаа энийг дээшээ болсон энэ хэсгийг нь хоолой нь хаашаа болж унших вэ гэдгийг энэ үгээр нь бид нар ялгадаг байна. Тэгэхээр тиен дээдлийнх нь энэ хэсэг нь хөвгөн яаж унших вэ гэж латинаар бичсэнийг нь галиг гэж нэрлэдэг байна. За тэгвэл дээр үедээ тариан талбай дээр зөвхөн хүчтэй хүмүүс ажилладаг байсан. Тэ ер нь бол айгаа биеийн хүчний ажил хэрэгтэй шүү дээ. Тэгэхээр ихэвчлэн эрэгтэй хүмүүс ажилладаг байсан учраас тариан